Орос улсны үнийн өсөлт саарахад зах зээл дэх мөнгөний нийлүүлэлт багасаж иргэдийн худалдаа авах чадвар буурсан нь гол нь нөлөөснийг шинжээтэд онцлож байна. За 2013 оны эхний удирлыг өмнөх оны мөн удирдлагатай харьцуулахад үнийн өсөлт бол эрс саарсан байгаа. За энэ оны эхний удирдал маань 2012 оны эхний удирдалтай өмнөх жилүүдтэй харьцуулахад үнийн өсөлт бараг 50% байсан болвол за 2013 оны эхний удирдал өмнөх оны мөн удирдалтай харьцуулахад үнийн өсөлт 20% гарсан гэсэн юм дүн байгаа. За дүүргүүдийн хувьд ч гэсэн сүүлийн саруудад бол үн тогтвортой. За 3 дугаар сард бол ялангуяа үн буусан гэсэн дүгнэлт бол гарч ирсэн. За ялангуяа хамгийн их үнийн бууралттай дүүргүүд бол Баянзүрх дүүрэг. Баянгол дүүрэг дээр үн 5-8% бол буусан байна. За хотын дүүргүүдээс ганцхан Чингэлтэй дүүрэг дээр үн ойролцоогоор 2% өссөн гэсэн дүн харагдаж байна. За төслүүдийн хувьд авч үзэх юм бол стандарт сайн төслийн хувьд үн тогтвортой буюу 2% орчим. За стандарт төслийн хувьд бол үнийн 3% орчим өссөн. За тансаг зэрэглэлийн төслийн хувьд бол үн 4% орчим өссөн гэсэн ийм дүн гарсан байгаа. За Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж байгаа төслүүдийг дүгнж үзвэл өнөөдөр нэг 210 орчим төсөл байна. За энээс 50% орчим нь бол стандарт төсөл байгаа. Өөрөөр хэлбэл хямд үнэтэй төслүүд гэж ойлгож болно. Мөн 40 орчим хувь нь бол стандарт сайн төслүүд байгаа. За энийг дунд зэрэглэлийн үнийн ангилд байгаа төслүүд гэж ойлгож болно. За нийт төслүүдийн 10 орчим хувь нь бол тансаг зэрэглэлийн буюу өндөр үнэтэй төслүүд байх юм аа. За энэ төслүүдийн хувьд дүүргүүдээр бас ялгаатай байршиж байгаа. За хамгийн олон стандарт сайн буюу тансаг зэрэглэлийн төсөлтөй дүүрэг бол Хамуул дүүрэг байгаа. За хамгийн цөөн тансаг зэрэглэлийн төсөлтөй дүүрэг бол Сонгон хайрхан дүүрэг байгаа. За ингээд стандарт сайн стандарт төслүүдийн хувьд бол дүүргүүдээр харьцангуй жигд тархан байрсан гэж бол хэлж болно. За сүүлийн 2 сарын хувьд үн ер нь яагаад буучваа гэдэг бас асуулт зүй ёсоор гарч ирэх бах. За үн буурсан 2 үндсэн шалтгаан бид нар бол авч үзэж байгаа. За юуны өмнө зах зээл дээр мөнгөний нийлүүлэлт буурсан. За орон сууцыг шууд худалдаа авдаг үндсийн их үүсвэр болсон зээлийн нийлүүлэлт багасантай уялдаад бол үн буусан ийм үр дүн харагдаж байна. За хоёрт нь ер нь хаврын удиралд харьцангуй худалдаа авагчдын худалдаа авах чадвар бас буурдагтай бол холбоотой. За ингээд 3 дугаар удиралд 4 дугаар удиралд үн дахиад сэргэх байхаа гэсэн ийм хүлээлттэй байгаа.